Сайн байцгаана уу? Та бүхэн 2025 оны шинэ оны мэндийг хүргэе. За тэгээд шинэ ог эхэлж байна. Шинэ намын бичлэг хийж эхэлж байна. За тэгэхээр мэдээж шууд бичлэгтээ орцгоё. Миний хамгийн өнөөдрийн эхлэл бичлэг маань болохоор AI гэдэг зүйл бол маш өндөр түвшинд хөгжөөд эхэлчихсэн байгаа. За тэгэхээр миний хувьд бол бас хамгийн нэг дэвшилтэд AI нь болохоор ChatGPT юм болов уу гэж бодсон. Тэгээ дээрэс нь бас манай Монголын AI бас овоо хөрхөө хөгжөөд байгаагийн нэг нь бас чимгээ байгаа. Тэгэхээр хідүүлээ ChatGPT болон чимгээг ашиглаж үзэж, туршиж үзэж сэтгэлээ хуваалцгаая. Гэхдээ би бол өөрөө бүр тийм амарлаг хэрэглэгч биш. Яг ингээд өөрөө бас үзэж турших гэж байгаа хүн шүү. Тэгээ тийм болохоор та намайг амар мэрэгжлийн прогоор бити авч үзэж намайг комментоор сэтгэлийг минь унгаагаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ бичлэгийг би OBS дээр хийж байгаа. OBS дээр хэрхэн камераа тааруулах болон одоо ингээд дэлгэцээ ширлэх энэ бүгдийг би бас нэрээ ChatGPT-гээс олж авч мэдсэн байгаа. ChatGPT-ийг орцгоё. За тэгээд одоо миний ашиглаж энийг болохоор би сая шууд ChatGPT-гээс хэрхэн OBS дээр дэлгэцээ харуулах вэ гэж шууд монголоор хайгаад тэгээ мэдээж ингээд надад шууд заавар нь гарч ирсэн байгаа. За одоо ингээд энэ ChatGPT-г туршиж үзцгээе. Ер нь хэр мэдээлэлтэй гэдэг нь хэдүүл хамтдаа асууцгаая. Чамд хэдэн он хүртэлх мэдээлэлтэй өгөх юм. За чамд хэдэн он хүртэлх мэдээлэлтэй өгөөс миний мэдлэг 2021 оны 9-р сар хүртэлх мэдээлэлтэй. Өмнөөс хойш мэдээллийг би шууд мэдэхгүй. Гэтэ зарим шинэ мэдээллийг би интернетээс хайж авч болно. Та юу асуухыг хүсэж байна вэ? Гинэ. Окей. За тэгвэл хамгийн анхны медаль нь юм бэ? Олимпийн медаль юм шүү. Зя. What? Монголын хамгийн анхны олимпийн медальт нь Нямын баг байна тийм үү? За, Википедиас хэр зурдгийг харцгаая. За энэ биш. 1968 чөлөөт бүх жигждийн мөнх бат. Жигждийн бэлэгт гэдэг шиг. За 1968 он Мексикт болсон байна. 3 хүрэл гэж шүү. Вау. Чимэд базрын Дэмнэн Шаров Данзан Даржагийн Сретер төмрийн артаг гэдэг хүмүүс медаль хүртэл шагнал байрт 2 тамирч орсон байна. Зян ChatGPT ч жоох юу боловч байна. Бид бүгд яг зөв мэдээлэл олж авч чадаж байна уу? Миний ChatGPT ашиглагчтай. Эсвэл энэс өөр ChatGPT байт юм болоо. Би буруу ChatGPT-ийг орчсон юм болоо. Би скол бас буруу асуусан байж магадгүй шүү дээ, тий? За болий. Болчих л тоо. За Монгол улсын те хамгийн анхны олимпийн алтан медальт гэд хайчих л та. За Монгол улсын хамгийн анхны олимпийн алтан медальтан бол тэрээр 2008 оны Бээжин олимпийн наадмаас жудо бүхийн төрөлд алтан медаль хүртсэн. За энийг бол таалаа. Үгүй таалаа гэж. За тэгвэл заяа. Бүр амар сонирхолтой юм хэзээ. Би найзаа гондооц юм аа. Уучлалгүйсэн мессеж бичээд өгч. За, таны найзаа гондоосон байна гэдэг харамсалтай санагдж байна. Танийгээ мэдрэмжийг ойлгон таныхаа л гэж ямар хөрх юм. Шудраг сэтгэлтэйгээр уучлахгүй хүн чухал. Доор нэгэн жишээ мессежийг бичээд өгч байна гинэ. За тэгсэн чинь хүндэт найзаа. Эхлээд чам сэтгэл дундуур байгаагаа илэрхийлмээр байна. Би өөрийн үйлдэлээр чамайг гомдоосон гэдгийг ойлгож, үүнийг уучлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би бодлогогүйгээр альва зүйлсийг хэтэрхий хөнгөн хандаж, чамд гомдол үүсгэсэн байж магадгүй. Би энэ бүхнийг маш их харамсаж хүлээн зөвшөөрч байна. Танд сэтгэл санааны болон сэтгэл зовсон байдал үүсгэж харилцаа манд орцсон байхыг хүсэхгүй байна. Чамайг хүндэлж үнэхээр анхааралтай байх ёстой гэдгийг ойлгож байна. Уучлал хүсэж байна. Хэрвээ зөвшөөрвөл бидний харилцаа дахин сайжирч надад итгэж болохын тулд би чамд илүү анхааралтай хандах болно. Таны найз таны нэр гинэ. Вау, ямар гоё юм бэ те. Гэтэ нэрээ энэ мессежийг хуулаад агуулгын жоохон өөрчлөл явуулахад ёо. Наг яг манай найзууд ууц юм уу гэх бах те. Гэх мэтлэн ингээд ер нь аль ингээд бүхий л төрлийн юмыг гарах боломжтой. За тийм байна. Тэгэхээр та хэд бас энэ ChatGPT-г ер нь хэр ашиглаж байна да? Ер нь юун дээр түлхүү ашиглаж байна да? Та хэд бас гоё доор комент хэсэгтүүлдээгээрэй. За тэгээд хамгийн ихний одоо энэ ChatGPT маань ер нь аль нэг иймэрхүү байна. Тэгээд мэддэг хүмүүс яг хөө илүү
Мэддэг хүмүүст одоо хэрэгтэй юм хийсэн хэсгээ мэдгүй л юм л да. Гэхдээ яг мэдгүй хүмүүст бол хэрэгтэй юм үзүүлсэн гэж бол найдаж байна. За тэгээд дараагийн маань миний туршиж үзэх вебсайт бол одоо Монголынхоо хийсэн чимэгэ гэдэг AI-ыг туршиж үзцгээе. За чимгээ бичээч гэж байгаа юм, чимгээ уншигч гэж байгаа юм, чимгээ систем гэж байгаа юм, чимгээ сав гэж байгаа юм. За би чимгээ сав тайтлыг бол ер нь шууд авсан байгаа аахгүй юу. Зя амжилттай нэвтэрч гисэн. Тэгээд би энэ 35 мянган багцыг авсан байхгүй юу. 1 сарын хугацаатай. Тэгээд 20 бичлэг. Гэхдээ нэг бичлэг нь 5 минут хүртэлх юм бэлээ. Одоогийн байдлаар бол ерөөсөө демо болон basic гэсэн хоёр сонголт байгаа. Тэгээ pro нь болохоор тунахгүй гэсэн мэлээ. За тэгэхээр би одоо нэг Монгол бичлэгийг туршиж үзье. За тэгээ бичлэг сонгох. За энэ бол угаасаа 100 минутын бичлэг. Тэгээ би яриан хэр тод хэр юу байгааг бол жоохон сонсгоо надад бичлэг гэж болохоор тэгтээ ч гэсэн оруулаад үзье. За тэгээ боловсруулаад ингээл амар хурдан гараад ирдэг зөө. За одоо би ингээ хажуу талд шууд текстийг сонгох боломжтой. За тэгээ ерөнхийдөө ингэж харагдан зөө. За тэгээд энийг бүр амар гоё үг засварлах боломжтой. Одоо би ингээд засварлага орчиж байгаа байхгүй юу? Хөдөөний ах ирснэ гэдгийг хөдөөнийхэн шүүдэ гэж орчуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг би мэдээж засвар дээрээ хөдөөний ах ирснэ гэж болохын тулд зүгээр дарлаа. Хөдөөний ах ирснэ гэж болоо. Энэ бичлэг дээр болохоор ер нь нөгөө юм шууд ингээд нэг цаашаа чарангаа, наашаа чарангаа ярьчихж байгаа болохоор ингээд үгийг нь AI-нд орчуулахад юм нь бол жоохон хэцүү байгаад байгаа байхгүй юу. Тэгмүүд тэрийг нь бид нар ингээд өөрөө тохиромжлаад янзлаад өгөх боломжтой. Энэ нь төгс видео бүтээх боломжтой болох нэ. За тэгээ өнөөдрийн туршилт хийсэн бичлэг маань та бүгдэд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд мдээгүй байсан хүмүүст маш хэрэгтэй одоо бичлэг байсан болов уу гэж би бол хувьдаа найдаж байна. Тэгээд энэ бичлэг таалагдвал та хэд гоё лайк дараад гоё дэмжиж өгөөрэй. Тэгээд өшөө олон ийм гоё сонирхолтой бичлэгнүүдийг үзхийг хүсвэл бас subscribe дараарай. Тэгээд цаашдаа ер нь бол улам илүү хичээгээд гоё гоё бичлэгнүүд оруулах болно. Тэгээд та хэд бас нэрээ сонирхсан одоо энийг туршаад үзээч, энийг ингэж гэсэн юмнууд байвал бас доод комент хэсэгтүүл дээрээ би бүгднийг нь уншиж байгаа аль нь илүү сонирхолтой юм байна. Аль нь илүү туршиж болохоор юм байна. Ер нь эхнээс нь бүгднийг гоё туршиж үзээд явах болно. За тэгээд нөгөө бичлэг таалагдсан болоо лайк, share, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.